Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ татварын тухай ярина. Учир нь 90 оноос хойш 4 дахь удаага татварын томоохон шинжилгээг төр засаг хийх гэж байна. За энэ одоо яагаад одоо болж байгаа юм бэ гэж. Яагаад гэвэл Монголиа, баримт гэх мэтээр эдийн засаг цахимжиж байна. Засаглал цахимжиж байна. Ийм учраас татварын харилцааг улам хурдан, хямдхан болгох юм бололцоо нэг талаасаа бүрдсэн. Нөгөө талаасаа татвар их бага байвал ямар вэ гэдгийг бид ярих хэрэгтэй. Татвар яагаад байдаг вэ гэхээр нийгмийн халамжууд, нийгмийн аюулгүй байдал, цагдаа, багш, сурагч, боловсрол, эмнэлэг гээд энэ бүхэнд чинь татвараас энэ зардлыг даах хэрэгтэй. Тэгэхээр төр засгийн хэвийн ажиллагааны зардлыг нэгдүгээр, хоёрдугаар тэгсэн мөртлөө бизнесийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Гуравдугаар хэрэглэгч бизнес хоёр дээр татварын дарамт дэндүү их байх ёсгүй. Энэ баланс дээр энэ тэнцвэрийг хадгалсал татварын бодлого байх хэрэгтэй. Энэ Монголд яаж байна вэ гэж. За 2024 оны эдийн засгийн үзүүлэлт дээр ярив. Монгол улсын эдийн засаг анх удаага 80 төгрөг болсон. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн чинь $6,890 болсон. Бараг $7,000. Энэ бол Дэлхийн банкны ангиллаар дундаас дээш хөгжилтэй оронд 4,000-аас дээшийг тэгж хэлдэг. Дундаас дээш хөгжилтэй оронд орж байгаа учраас төсөв дотроо татварын харьцаад тодорхой хэмжээнд дэлхийн жишгийг дагсан байх ёстой. Тэгэхээр яг өөрсдөө адилхан хөгжилтэй орнуудын харьцаатай байвал илүү зөв зохистой гэж үзнэ. За бид энэ талаараа хаана байгаа юм бэ гэж. За Монгол улсын тэр 80 төгрөгийн эдийн засгийн 38% нь төсвөөс бүрдэж байгаа. Манайх шиг хөгжилтэй орнууд бол энэ 25-аас 35 байдаг. Манайд 38 байна. Бууруулах хэрэгтэй. Төр засаг том байна. За төр засгийн өгөөжийн тухай бол тусдаа яриа. За дараа нь энэ улсын төсөв дотроо татвар нь хичнээн хувь байх юм бэ гэж. Монгол улсад улсын төсөвд татварын эзэлж байгаа хэмжээ 87%. Татварын бус орлого нь 13%. Тэм учраас дэндүүх татвар авсан эдийн засгтай улсаа гэж харагдаж байна. Яагаад гэвэл тэр татварын бус орлого нь дэлхийд даяараа бол нэг 36 орчим хувь байх хэвээр. Манайх 13 буюу бараг 3 дахин бага байна гэж. За эхлээд татвар дотроо ярив. Ямар хэмжээний татвар байдгийг бэ гэж. Монгол улсын төсвийн үед ярьсан 31 төгрөг. Тэр дотроос 27 нь татвараас бүрдэж байгаа. Энэ 27-гийн бараг тал хувийг 3 том татвар бүрдүүлж байгаа. Нэгдүгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хоёрдугаарт нөөт. Ихнийх нь 24%, дараагийнх нь 20%, 21%, гурав дахь нь хүн амын орлогын албан татвар 10% байна. Тэгэхээр бид нар өнөөдөр нөөт, хүн амын албан татвараа ямар хэмжээнд байх вэ гэдэг тухай нийгэм даяараа ярьж байгаа. Энэ татварууд дотроос одоо бидний гол анхаарал татж байгаа зүйл бол хүн амын орлогын татвар, нэмэгдлийн албан татвар ямар хэмжээнд байх юм бэ гэж. Хүн амын орлогын татвар дээр ярив. Нэгдүгээр Монгол улсад татвар дотор хүн амын орлогын татварын эзэлж байгаа хэмжээ 10% байна. Энэ бол хөгжиж байгаа орнуудад 9 орчим хувь байдаг. Өндөр хөгжсөн орнууд бол 24% байдаг. OECD-ийн орнууд жишээлбэл Америк нэгдсэн улсад 45 байдаг. Нийт төрийн авж байгаа татварын 45% хүн амын орлогын татвар байдаг. BIT, Personal Income Tax гэдэг. Тэгэхээр энэ бол энэ хүн амын орлогын татвар бол өндөр байна гэж. Энийг нийгэм даяараач ярьж байгаа угаас. За энийг тэр нөгөө нийгмийн халамжтай холбоотой татваруудтай багц хуулиараа өөрчилнө гэж ярьж байна л. За ийм байна. Энийг бууруулах хэрэгтэй. Хоёр дахь нь VAT буюу Монголоор нэмэгдлийн албан татвар. За нэмэгдлийн албан татварын хувьд манайх 10% байгаа. Цагтаа 13% хүртэл байсан. Одоо 10% дээр явж байгаа. Одоо энийг бууруулъя гэж нийгэм даяар ярьж байгаа. Зарим нь бүр 5% болгоё, бүр 1% болгоё энэ гэж ярьж байгаа. Ягаад гэвэл энэ бүртгэлийн татвараа гэдэг. За энэ дэлхий дээр ямар байна вэ гэж. За дэлхийн 180-аад оронд 200-аад улсаас 180-аад оронд VAT гэдэг татвар байна. Нэмэгдлийн албан татвар. Хамгийн өндөр татвартай орн бол жишээ нь Унгар улс 27% VAT-д. Зарим оронд VAT-ийн татвар энэ нэмэгдлийн албан татвар байхгүй.
нэмэгдсэн өртгийн албан татвар байхгүй. Оронд нь худалдааны татвар гэж байгаа. Тэгэхээр аль нь зөв юм бэ гэж энэ улс орнууд янз бүрийн шийдвэр гаргаж байгаа да. Тухайн эдийн засгийн онцлог байдлаас хамаарат. Жишээлбэл манайх бол уул уурхайгаас хамааралтай эдийн засаг. Тэгэхээр нөгөө уул уурхайн орлого нь дээж доошо үргэж хэлбэлцэж идэг учраас VAT буюу энэ нэмэгдсэн албан татвараа илүү болгох тийм хандлагатай гэсэн. За энийг бол харин бүгдээрээ төлдөг болёо гэсэн ийм өөрчлөлт явж байгаа. За хүн амын орлогын татвараа бол ерөнхийдөө багасгах гэж байгаа. Гэхдээ энэ манай нийт татварын орлогын 10% учраас тэр 1% болгох, 5% болгох баг энэ магадлал бол их бага байх. Ягаад гэвэл бид нар энэ нийгмийн зардлаа ямар нэг хэмжээгээр нийлж төлөх ёстой шүү дээ. Тэгээ бодиттой байхгүй жишээлбэл санал асуулга явуулаад 1% болгоё тэргээд татвар дээр ямар ч улс санал асуулга явуулдаг. Ягаад гэвэл бүх хүмүүсийн татваргүй баяа л гэдэг хариу өгдөг. Хүн нийгэм даяараа тийм байдаг. Харин одоо бол татвараа хангалттай хэмжээнд юм уу хүртээмжтэй хэмжээнд өгөөд тэгээ яаж ашигласныг хиньяа гэдэг ийм илүү уур амьсгал нь ардчилсан орнуудад хүчтэй байдаг. За тэгээд хүн амынхаа орлогын татварыг бол бодиттойгоор бол нэг 23% багасгаж чадах байх. Тэр 1%, 50% гэх юм бол бид нар боломжгүй байх. Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу VAT, энэ татварыг одоо 10 байгааг 5 болгохгүй гэсэн асуулт гарч байгаа. За хэрвээ тэгнэ гэж үзэх юм бол юуны өмнө бол энэ VAT-ыг байгууллага болгон төлөх ёстой. Хүн болгон төлөх ёстой. Ягаад гэвэл өнөөдөр хүн болгон төлөхгүй зарим нь чөлөөлөгдсөн инээ тэрэ учраас өнөөдөр бид нарын 8 эдийн засгийн эргэлт хурдан биш байна. Нөгөө саарл эдийн засаг буюу татвар төлөлгүй эдийн засаг том хэвээрээ байна. Бараг л 50% шүү эдийн засгийнхаа. Одоо энэ бүх төрлийн 8 хийж байгаа зах зээл дээр зах дээр бөөний худалдаа хийж байгаа одоо нарантуул энэ бүгдээрээ бол энэ саарл эдийн засаг гэж ярьдаг. Буюу албан бус эдийн засаг гэж ярьдаг. Тэгэхээр тэндээс авсан бараанаас бид нар VAT-ийг авч чаддаггүй. Тийм учраас одоогийн энэ өөрчлөлт бол хүн болгон нэгдүгээр төлөх ёстой. Хоёрдугаар тодорхой орлого хүртэл борлуулалтыг 100% буцаагаад өгж болно. Ягаад гэвэл энэ чинь бүртгэдэг татвар байхгүй. Тэгээ хүн болгон бүртгүүлдэг болоо гэхдээ та буцааж авна. Ягаад гэвэл та жижиг аж ахуй учраас. За ийм өөрчлөлт байж болно. Хоёрдугаар нөгөө газар хэрвээ нэмэгдсэн албан татвараа тооцохгүй өгөхгүй болбол ялангуяа тэр банкар хийсэн одоо хүмүүс үндсэндээ Монгол улсын бүх гүйлгээний 90% банкар явж байгаа ш 97% шүү банкар явж байгаа ш. Банкар л явсан болбол тэр хүн данстай байна гэсэн үг. Тэр хүн надад өгөхгүй болбол тэрний өмнөөс тэр төр засаг надад өгөх ёстой. Тэгхийн бол бид одоо хүмүүстэй маргалдахгүй дансаа төлөөд аваад явчин тэр хүнээсээ VAT-г авна уу үгүй юу тэр төр засгийн асуудал. Тэгэд тэр чинь нөгөө албан бус эдийн засаг учраас төр засаг угаасаа банкар л гүйгээ хийв мэдэх боломжтой. Ийм арга хэмжээ аваад тодорхой төвшин хүртэл 100% хариулж өгөөд тодорхой төвшин хүртэл одоо тодорхой бараануудаар ч юм уу 50% хариулж өгөөд ийм нэг арга хэмжээ явуулж болно. Эсвэл Япон шиг жишээлбэл Япон нөөт нь шүү дээ 10%. Гэхдээ яг хамгийн чухал бүтээгдэхүүнүүдээр жоохон багасгсан бай. Түүний дотор хүнсэн дээр 8% болгох жишээ. Ийм маягийн жоохон 1-2% дээш доош байж болно. Гэхдээ энэ нөөт төлөхгүй байж болохгүй. Нөөт хэрвээ аль нэг нь төлөхгүй бол агуулгагүй татвар. Худалдаан дээр ингээд тавьчихаар нөөтийн оронд худалдааг авчихаар худалдаа хамгийн сүүлийнхаа хэрэглэгчдээр очоод л энэ татвар бууж байгаа болохоос завсарт нь хийж байгаа бүх татваруудыг мэдэгддэг. Тийм учраас харьцангуй худалдааны татварын оронд энэ нөөт нь бол илүү дэвшилттэй санаа гэж үздэг. За ийм өөрчлөлтүүдийг оруулж чадвал сайн байна. Энэ татварынхаа шинжилгээ. За бидний хоёр дахь ярих гэсэн зүйл бол энэ татварын бус орлогын тухай. Төсвийн татварын бус орлогын тухай. Түрүү бид ярьсан Монгол улсын төсвийн бүтэц татвар 87% татвараас бүрдэж байна. 13% нь татварын бус байна гэж. Дэлхийн дундаж 13 биш 36% байна. Тэгэхээр Монгол улс татварын бус орлогоо нэмэгдэх үед бас анхаарах хэрэгтэй байна.
Энийг одоо тэр татварын хууль дээрээ зааж өгөхгүй байх. Гэхдээ ямар ч гэсэн төр засгийн хэмжээнд анхаарах зүйл бол 13 биш яаж 36% болгох вэ гэж. Энэ юунээс ордог вэ гэж одоо бүгдээрээ ярив. За татварын бус орлого гэж юу вэ? Засгийн газрын төсөвт татварын бус орлого гэж юу вэ? За энэ нэгдүгээр энэ royalty fees гэж яриад байгаа. Royalty буюу төлбөрүүд. Энэ дотор энэ ашигт малтмлын лицензийн төлбөр ордог. Энийг бүтэн бүднээр нь авмаар байгаа. Монгол улсад энэ том ашигт малтмлын лицензүүдийн борлуулалтаас татвар авч чадахгүй ирсэн. Үр дүнд нь хэдэн зуун сая доллараар зараад татвар өгч чадахгүй, татвар авч чадахгүй байна. Нэгдүгээр, хоёрдугаар энэ жишээлбэл энэ Эрдэнэт оюу толгой гэдэг төсвийн баяжмал гаргаж байна. Энэ яг төсвийн баяжмал дотор байгаа алт, молибден, мөнгө, цинк тэ энэ бүхтэн шиг яг хэдэн хувь байгаа юм бэ? Тэрнээсээ яг ямар татвар авч байгаа юм бэ гэдэг мэдээлэл харагдахгүй байна. Нэгдүгээр тэгэхээр энэ дотроо бид энэ нэгэн тал ашигт мартамлаас хамааралтай орон нэмий чинь энэтэй холбоотой тэр лиценз, төлбөр, тэр royalty энэ бүгдээрийн бүрэн авмаар байна гэж. Энэ бол татварын бус орлогыг нэмэгдүүлэх нэгдүгээр арга. За хоёрдугаар арга нь энэ төрийн өмчтэй компаниудын дивиденд гэж байна. Буюу ногдол ашиг. Төрийн өмчтэй компаниуд Монголд 100 гаруй компани байгаа. Улам нэмэгдээд байгаа тоо. Тэгээ эдгээр чинь хэрвээ компани юм бол ашигтай юм уу? Тал нь ашиггүй байна. Эднэрийг ашигтай болгоод тэгэд авах ёстой хувийг авмаар байна. Үгүй юм бол тэр чинь нэг бие даасан төрийн гисэн хөрөнгөн дээр баахан хүмүүс ажиллаад өөрсдөө зардал аваад ашиггүй яваад шүү дээ. За 3 дугаар орлого бол янз бүрийн төрийн хураамж гэж байдаг. Одоо машины номер өгж जैन, регистрацид машин бүртгэж авч जैन. За дараа нь энэ янз бүрийн замын хураамжууд, торгуулууд байна. Энэ бүхнийг одоо авах ёстой юм авах ёстой. Бид нар төлбөрөө торгуулаа тавьдаг авч чадахгүй. Хичнээн их найд төгрөгөөр нь явж шít. За дөрөвдүгээр орлого болохоор энэ хүү чивэл бид ингээд бөөнөр нь бонд гаргаад том мөнгө гаргаж авж ийн. Тэг энэ мөнгө хаана байрлаж байгаа? Ич хүүтэй байх хэрэгтэй шүү. Тэрбум долларын үү гэдэг чинь хоногт явж байгаа шүү. Энийг хаана байрлуулж байгаа? Хин үдирдэж байгаа. Дээр үед засаглал сул байхад дээр үед ч 20 жилийн өмнө энэ янз бүрийн сангуудын мөнгийг арилжааны банкудаар байрлуулж нууц гэрээ хийж дэрийг хариуцсан дарга нар чинь баахан баяжлаа шүү. Одоо хинтэж хариуцлага тооцоогүй явж байгаа. Тэгэхээр энэ төрийн сангуудыг ер нь бол жишээл байгалийн баялагын сангаа Норвеги улс гэтэл гадаадд байрлуулад байгаа байхгүй. Яг л тийм их том мөнгө дотоод байрлуулахаар нөгөө эдийн засгт нөлөөлдөг. Гадаадд байрлуулдаг. Мөн гадаадын жишээл ашигтай бондууд, гадаадын засгийн газрын бондууд, treasury bond гэж ярьдаг. Америкийн улсын бондыг ингээ аваад гэх мэтээр энэ том мөнгө бөөн байгаа зэрэг хэрэглэгдэхгүй нэг цагт хэрэглэгдэхгүй байгаа цагт энийг бид ашигтай байрлуулаад хүүг нь авах ёстой гэж ярьж байгаа. За дараагийн татварын бус орлого бол төрийн өмчийг түрээсдүүлэх. Урт хугацаагаар, богино хугацаагаар түрээсдүүлэх. Тэг хинч ашиглахгүй зүйл өмчүүд дүүрэн байгаа. Улаанбаатар хот бүх өмчөөж бүртгэж аваагүй байгаа. Бүртгэж авсан нь хуучин балансаар авах. 30 жилийн өмнөх балансаараа хүртэл байгаа. Энэ бүхэн ч одоо ийм эзэнгүй хөрөнгө яваад шүү дээ. Энийгээ бид нар ашигтай байрлуулж, борлуулж тэгээ тэрнээсээ бид ашиг авах шүү дээ. Татварын бус дараагийн том орлого бол хувьчлал. Хувьчлалтай холбоотой орж байгаа орлогууд чинь өөрөө төсөвтэй ороод тэр нь нийтийн хэрэглээндээ зарцуулагдах ёстой. Тэгэд энэ төрийн өмчүүдээ эсвэл бол байгаа бол түрээсдэг урт богино хугацаагаар эсвэл бол тэрийг борлуулах, өмчийг борлуулах жишээл одоо энэ олон Монгол улсад төрийн маш олон өмч байгаа. Энийг хэрвээ төрлөөр заавал бизнес орохгүй гэх юм бол зарим нь борлуулаад, хувьчлаад тэгээд тэр борлуулалтын орлого нь тухайн жилдээ явах хэрэгтэй. Энийг хариуцсан байгууллагууд нь өөрсдөө төлөвлөгөө гэж байх хэрэгтэй. За тэгээд бүр эцсийн дараагийнх бол гадаадын зээл тусламж энэ төр орж ирж байгаа мөнгүүд байгаа. Тэдний байршуулснаас хамаарат хүү байгаа. Гэх мэтээр ийм татварын бус орлогуудаа бас нэмхийг засгийн газар анхаарах ёстой гэж бодож байна. За татвартай холбоотой энэ асуудлуудыг та бүхэн
анхаарч сонссон гэж найдаж байна. Энэ бүхнийг бид нийлээд яаж хилцэж, яаж шийдэх вэ гэдгээс таны, миний, бидний амьдрал хамаарна. Яг л татвар байх ёстой. Тэрийг зөв ашиглуулах ёстой, тэрийг хянах ёстой гэж. Энэ үүднээсээ бид энэ татварын шинжилж байгаа хуулийг бүгдээрээ анхаарч санал бодлоо хэлэх ёстой гэж бодож байна. Баярлалаа.